Здравствуйте, уважаемые телезрители. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Энэ хавар өмнөх жилийнхээс илүү сэрүүхэн байгааг индикатор ургамлууд маань бэлэхнээ батлан харуулж байна. Жишээ нь манай талбайн Монс модод өнгөрсөн жил 5 дугаар сарын 16 гэхэд бүрэн цэцгэлжсэн байсан. Тиймээс гадаа сэрүүхэн байгаа болохоор ингэж хугацаа алдаж байна. Хавар жаахан сэрүүхэн байгаа боловч бид аль хэдийнэ талбайн ажлаа эрчимтэй эхлүүлсэн. Ирэх өдрүүдэд ч хийх ажил бидэнд мундахгүй байна. Ингээд ойрын өдрүүдэд ногоон талбайдаа биднийг ямар ажил хүлээж байгаа болохыг хамтдаа сонирхцгаая. Цэцэрлэгт маань хамгийн сайхан үе нэгэнд иржээ. Энэ бол Яст Жимст моддын цэцэглэх цаг юм аа. Манай цэцэрлэгт чавга, гүлс буюу априкос, мөн бутны интор буюу войлочная вишня ургаж байгаа. Өнгөрсөн жил би эдгээр жимснээс бараг ургац авч чадаагүй. Та бүхэн санаж байгаа байх. Яг эд цэцэглэж байх үед нь гинт хүүтэрч шөндөө хасах 1-2 хэм болж цочор хүүтэрсэн учраас цэцэгс нь хүүтэн зохигдоод үр тогтоож тоос хүртэж чадаагүй маа. Энэ жил тэгж битгий хүүтрээсээ хэмээн байгаль дэлхийдээ залбирцсуна. За дараагийн харуулах зүйл бол эндэ зүгийнүүд. Зүгийн маань маш сайн тоос хүртээж байгааг харж байна. Зарим хүн 2-3 зүгийг нисч байвал тоос хүртээхэд хүрлцэхгүй цөөднө гэж ярьдаг. Тэгвэл ганцхан зүгийн өдөрт 300 хүртэл цэцэхэнд тоос хүртээх чадвартай гэдгийг шинжлэх ухаан айл хэдийнэ нотолчихсон шүү дээ. Мэдээж тоос хүртээх явц нартай дулаахан өдөр илүү сайн явагддаг. Би энд 7-8 зүгийг харлаа. Энэ бол хангалттай сайн тоос хүртээжгэн гэсэн үг. Тоос сайн хүртэж ариун ургац авах болтугай. Услагааны тухай хэлэхэд Яст Жимст моддыг яг цэцэгдэж байх үед нь сайн услаж өгөх хэрэгтэй. Зарим газарт бороо орсон ч гэсэн хөрсөнд хангалттай чийг өгч чадхаар сайн ороогүй. Тиймээс эд цэцэглэж байгаа чавга, гүлс, инторо заавал сайн услаж өгөөрэй. За энэ бол манай интор буюу войлочны вишня мод. Эд сайхан цэцэглэж байна. Харамсалтай нь чавганы модтай харьцуулахад өвөл жаахан осгож хөлдсөн. За хараараа үзэгчтэй зарим мөчөр нь огт цэцэглээгүй. Бас барихад амархан хугарч байгаа үстэй. Одоохондоо үүнийг ингээд орхичих хэрэгтэй. За тэгээд ногоо навцсан гүйцэд гараад ирэхээр аль мөчөр нь хөлдсөн, аль мөчөр нь зүгүр байгаа нь илт тодорхой болно. Тэр үед нь хөлдсөн мөчрүүдийг нь хайчаар дастаж авч хаях хэрэгтэй. Чавганы адил энэ торооч гэсэн сайн услахад гэмгүй шүү. За харин энд өхрийнүүд ургаж байна. Цэцэглэж харайхан эхлэегүй боловч гөлөглөөд цэцгийн булцуун бүрлжчихсэн байна. Яг энэ үед нь бид 2 дахь шатны тайралтыг хийх ёстой. Энэ удаагийн тайралтыг ногоон навцсаар баримжаалж хийдэг. Навч гараагүй хатсан мөчрүүд нь өвөл хөлдсөн гэсэн үг. Тиймээс хайчаар угаар нь тайрах хэрэгтэй. Харамсалтай нь энэ мөчр голдоо ортлоо хөлдчихсөн байжээ. За мөн үзэгчтэй хараарай. Зарим мөчрийн навч их жижигхэн эсвэл навчгүй шахуу байгаа биз? Энэ л мөн осгосны шинж. За тайраад нэг харъя. Шүүслэг ногоо өнгөө алдаад хөрөндүү туяатай болчихсон байна. Ийм мөчрд жимс ургахгүй тодорхой. Тийм болохоор шууд тайраад хайчихаарай. Одоо бут тогтоогч зарим нь түшлэг гэдэг нэгэн зүйлийн тухай ярилццгаая. Өхрийн нүдний бут томорч ургахаараа тал тийшээгээ салж унах гээд дэлбэгээ нээсэн цэцэг шиг болчихдог. Дэлгүүр зарагдаж байгаа хуванцар хоолоогоор хийсэн ийм бэлэн тогтоогчдыг энд тогтоосон байгааг харж болно. Худалдаж аваад шууд ашиглаж болдог. Мөн ийм төмрөөр хийсэн бэлэн тулгуурч зарагдаж байгаа. Энэ бол мэдээж таны санхүүтэй холбоотой асуудал. Хэрвээ та үнэтэй санагдвал өөрөө хямд төсрөө аргаар хийж бүрэн боломжтой 5-ын эсвэл 6-гийн өргөнтэй төмөр утас аваад үзүүрт нь гогцоо гаргаад бутныхаа 4 болон зоогоод байрлуулна. 5-ыг зоовол бүр сайн гэхдээ 4 байхад хангалттай. Гогцоо дундуур нь нарийн мод шургуулад ийм сайхан бутны тулгуур дүжлэхтэй болж байгаамаа. Ингэснээр
Жимстэн газарт хүрч муудахгүй байх давуу талтай, дэлгүүрийн бэлэн тулгууртай харьцуулахад хүссэн өндөртөөгөөр бутаа өргөж өгөх боломжтой гэдгээрээ түшилгэнүүд олон давуу талтай. Дэлгүүрийн бэлэн тулгуурууд даанч намхан, өндрийн хязгаартай байдаг. Бут дээш өндөр ургадаг гэдгийг үйлдвэрлэгчид одоо хүртэл нэг л тооцоолж чадахгүй байх шиг байна. За бутаа мөн сайдар ууслаж өгөх хэрэгтэй. Харин ургамлын бөөс буюу тляны эсрэг хороо яаран цацах гэсний хэрэггүй. Цэцэглэж бүрэн дуусхийг нь хүлээгээрэй. Цэцэглэж дуусаад хортон шавжны дархалт эхлэхээр нь ургамлын бөөс буюу тля цаашлаад аалзан хашигтай цаг тухайд нь үе шаттайгаар тэмцэх болно. Хортон шавжны дархалт цаг агаар хүүтэн дулаан байхаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Ирэх өдрүүдэд цэцэрлэгийн гүзээлзгэн буюу клубника болон зэрлэг гүзээлзгэн буюу земляниканы арчилгаанд нэлээд сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү. Учир нь энэ хоёр ургамал хоёулаа эд сайхан цэцэглэж байна. Ер нь гүзээлзгэн тарих олон арга байдаг л да. Энд манай хувингийн гүзээлзгэн буюу амплная клубника байна. Зарим хүн энэ гүзээлзгнийг шууд мандалтаа ургуулждаг. Хаан тарих нь чухал биш. Хамгийн гол нь энэ үед бордож шимт хижээлийг хангалттай өгөх хариуцлагатай үе ирсэн гэдгийг санаарай. Төрөлдсөн дэлгүүрүүдэд гүзээлзгэнд зориулсан тусгай бордоо олноор худалдаалагдж байна лээ. Би энэ бордоог саадайм сүлжээ дэлгүүрээс авсан. Улаан лойл, чинжүү эсвэл өргөс тэмхэн зориулсан бордоонууд гүзээлзгэнд огт тохирохгүй гэдгийг битгий мартаарай. Амтлаг бөгөөд ариун ургац авахын тулд сайн бордох шаардлагатай болно. Бордохгүй бол ургацтай нь хэд дахин бага байх болно шүү. Миний өмнө хувинд насны ялгаатай гүзээлзгнүүд ургаж байна. Энэ хоёр хувингийн гүзээлзгэн маань 3 дахь жилдээ ургаж байгаа болохоор их өдгөн бөөгнөрсөн харагдаж байгаа биз? Цэцэгс нь хүртэл шам баралдаж ургасан байгаа нь илт харагдана. Одоо эднийг бүр гадаа ил хонуулж байгаа. Харин хажуугийнх нь 2 настай гүзээлзгэн ургалтаас нь харагдаж байгаа байх. За тэгээд энэ жилийн шинэ ургац хажууд нь байна. Би карамзитаар хужиж өгөх бодолтой байгаа. Ямар тааж хөрсөндөө сайн дасан зогтож ургаж байна. Ирэх жилээс үр жимсээ өгч эхэлнэ. Продолжаем активно работать. Хүлэмжийн ногоонууд маань хэрхэн ургаж байгааг хамтдаа харцгаая. Манай энэ жижиг хүлэмжинд 2 төрлийн ногоо ургаж байна. Улаан лойл маань хөрсөндөө хэдийнэ дасчихсан. Энд 5 төрлийн гибрид үр сорт ургаж байгаа. Харин энэ талд нь чинжүү нэмж суулгаж өгсөн. Та бүхэн санаж байгаа бол би энд өмнө нь ирдиск ургуулж байсан. Би ирдиска хурааж аваад хүнсэндээ хэрэглэж байгаа. Харин салатны гиж болон руколог шууд нэг дор хураагаад аваад идэх боломжгүй тул баг багаар нь хурааж авч байгаа. Тэгээд гарсан зайд нь сортын чинжүү суулгачихсан. Мөн чинжүү нь улаан лойлыг бодвол сэрүүн агаарт илүү дуртай мэдрэмтгий болохоор хүүтэн дэсвэр муутай ургамал болохоор энэ номыг хатгаж бүтээж хонуулж байгаа. Гадаа гинэт тэг хэм хурж хүүтрэх эрсдлийг тооцоолж одоохондоо бүтээлгээ хураахгүй байгаамаа. Ер нь цаг агаар дохтургүй үед ургамал маш их зочрол авдаг. Тэр тусмаа жинжүү. Ургац багасах эрсдэлтэй гэсэн үг. За одоо улаан лойлондоо 2 гол иш үлдээн хэлбэржүүлэх дайралт хийе. За хараарай. Энэ үндсэн ишнээс 2 салаа иш ургаж байгаа биз? Хажуугийн нахаг энэ ишнээс салаалсан 2 салаа иш хүртэл нь үлдээж доор байгаа бүх нахагийг авч хайна. Хажуугийн нахиа нь 2 см хүртэл хэмжээтэй бол хумсаараа чимхээд авчих ийм жижигхэн байна гэсэн үг. Ургамалд өвдөлт шарх үүсэхгүй. Харин 5 см хүртэл томорсон иш навчийг авах нь хүнийг нойрсуулахгүйгээр бис засал хийсэнтэй яг адилхан. Энэ нь ургамалд зочролд өгч ургалт хөгжилд нь муугаар нөлөөлдөг. Тийм учраас хажуугийн нахааг жижиг байгаа дээр нь түүж аваарай. За доод талын хуучин навчнууд нь шарлаж эхэлсэн байна. Эдгээр нь цаашид ургамалд хэрэг болохгүй гэсэн үг. Угаас нь 1 см хэртэй үлдээгээд хайжлаад авчих. Ийм үүслэг ургамал зориулсан тусгай хайж ашиглаарай. За энэ 2 навчийг би авчихъя. Ургамалд бүр саад болоод эхэлж гисэн байна шүү дээ. Эдгээр хайжилсан навчнуудаа шууд компост руугаа хийж ихээрэй. Одоо гадас зоож бэхэлцгээе. Манай хүлэмжинд намхан гибрид сортууд ургаж байгаа учраас би хос гадас ашигладаг. Дан гадас
Улаан лойлын жинг даахгүй унах аюултай болохоор холбож уйлсан байгаа. Үндэсний системийн гэмтээхгүй тулд ишнээс 10 см орчмын зайд хатгаж гадсаа зооно. Ингээд дээш 15-аас 20 см тутамд улаан лойлоо уйж тогтооно. Ийм маягаар хоёр үндсэн иштэй улаан лойлын буттай болох юм аа. Ургамал хөрсөндөө нэгэнт дасаж хажуугийн дахиан гарсан тул одоо нэмэлт тижэл хийж өгөх хэрэгтэй. Бордох хид хідэн арга байдаг. Манай нэвтрүүлгийн ерөнхий хамтран ажиллагч Садэм дэлгүүрт худалдаалагдж байгаа зарим бордоог би та бүхэндээ одоо танилцуулъя. За энэ бол улаан лойл, чимжүү, хаш буюу баклажан зэрэг ногоонд зориулсан биомастер нэмэлт бордоо. Өөрөөр хэлбэл хүнсний мандалтан буюу пасалеоновый овгийн бүх ургамал тохирно. Дараагийнх нь Здоровен бордоо 100 литр усанд буюу манай торхны яг талд нь ус хийж найруулж өгнө. Хэрэглэхэд амархан бүтээгдэхүүн. Мөн биомолекул агуулсан Удобрайт цуврал бордоо энд байна. Төгсгөлд нь би энэ бордоог улирлын шинэ бүтээгдэхүүн булангаараа хүртэл оруулъя гэж бодсон. Усан дуустдаг ширхэхтэй шахмал бордоо байдаг юм байна. Нэг шахмалыг 5 литр усанд уусгахад л бэлэн болно. Хүлэмжийнхээ улаан лойлоо заавал бордож өгөөрэй үзэгчтэй. За тэгээд чинжүү хаш зэргийг мөн бордох хэрэгтэй болно. Түүнчлэн өргөс тэмхэн зориулсан тусгай бордоож байдаг. Түүгээр нь хэрвээ өргөс тэмх дарж байгаа хүмүүс байвал бордож өгөөрэй. Давчхандаа хүлэмжийн ургамал бүрийн ургалтын ихэнх үед нэмэлт тижэл бордоогоор бордох ёстой гэсэн үг. Цагийн уртад шалгарсан түгээмэл нэгэн бордооны тухай энд дахин сануулъя. Энэ бол дахтаа эсвэл дахианы сангас. 1 литр хуурай сангасыг 2-3 хоног усан дэвтэн. Улмаар 200 литрийн дорхтой усанд найруулад уг уусамлаа ургамал бүрийнхээ үндэс рүү 1 литр хийж өгч устгаж өгнө. Хэрвээ та арвин их ургац авъя гэж бодож байгаа бол хүлэмжийн хүнсний ногоонуудаа заавал бордоорой. За одоо бүгдээрээ парник тарьсан ургамлуудаа анхаарлаа хандуулъя. Таны тарьсан өргөс тэмхнүүд ургаж гарч ирсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ жил өнгөрсөн жилдээ харьцуулахад 2-3 хоногоор хожигдож үрээ суулгасан. Учир нь парник задрах үйл явц явагдаагүй, түүнээс шалтгаалаад дулаан ялгархгүй байсан. Тарьсан сорт гибрид өргөнүүдийнхээ тухай хэлж өгье. Бага насны минь дурсамж, танил амттыг мэдрүүлдэг Ниженский болон Ижасны сортууд энд байна. Цэцэглэж, тоос хүртэж, зүгийн тусламжтайгаар ургадаг сортууд. Жинхэнэ амтлаг өргөс тэмх гэж эндэ. За сүүлийн жилүүдэд Оросд нэлээд алдаршаад байгаа Кураж гибрид өр энд байна. Би бас жил бүр китайский император сортыг нэг нүхэнд тарьдаг. Салаатны зориулттай хоол хүнсэнд хэрэглэхэд тэр дундаа хуурж, шарж хэрэглэх тохиромжтой өргөс тэмх. За халуун парникны энэ хэсэгт миний зүүн гар талд өргөс тэмхний маань анхны 7 өнцөгт навч гарч ирсэн байна. Хажууд нь жинхэнэ 2 навч цухууж харагдана. Харин парникны сэрүүн хэсэгт өргөс тэмхнүүд маань дөнгөж 7 өнцөгт навчтайгаал гарч ирсэн байна. Ийм л ялгаатай байдаг юм. Халуун хэсэгтээ илүү хурдан ургана гэсэн үг. Өргөс тэмх өөрөө халуун чиглэлийг агаар тэр тусмаа микроклимат бүрдүүлэн ургах дуртай ургамал. Дашрамт хэлэхэд энэ микроклиматыг бид тусгай бүрээсний тусламжтайгаар бүрдүүлж өгдөг юм. Энэ материал маань гадна тал нь улаан, дотор тал нь цагаан өнгөтэй. Бид ашиглаад 2 жил болж байна. Дээгүүр нь бүтээжгээр өргөс тэмх хит халахгүй, наранд шатаж хатхаас найдвартай хамгаалагдана. Дээрээс нь дулаанаа маш сайн барьдаг гэд олон ашиг тустай. За ургамлын үндэс ялзархаас сэргийлж заавал хамгаалж MMX бэлтгэлийг ашиглаж байгаарай. Би үрээ суулгахаас өмнө хөрсийг нэг удаа энэ бэлтгэлээр усалсан. Үр суулгах явцдаа 2 дахь удаага устгаж өгсөн. Одоо элдв өвчлөлөөс хамгаалахын тулд дахиад нэг удаа энэ усамлаар услаж өгнө. MMX бэлтгэл нь фито буюу ургамал хамгааллын зорилттой учраас ийм ногоон өнгийн савлгаатай байх ёстой юм шүү. Өргөс тэмх ургаад гараад ирэхээр үндсийг нь заавал шороогоор манаж өгөх ёстой. Манахгүй бол ургамал хажуу тийшээ унах гээд байдаг эрсдэлтэй. Бас хөрс нэмж манах үед ургамал ишнээс шинэ ишнүүд маш сайн салбарлан ургадаг тустай. Би шуудатай болон бэлэн органик бордоо болох бууз шимт хөрсийг худалдан авсан байгаа. За ургамлынхаа угийг яг ийм байдлаар манаж өгөөрэй.
Намайг хүүхэд байхад хүмүүс багуулник буюу хоргоны бутны доороос шороогийн зөөж авчирч байгаа мандаг байсныг би тод санаж байна. Одоо бол тэгж ажил удаж зүдрэх шаардлагагүйгээр бэлэн хөрсийг худалдаж аваад хэрэглэхэд болно. За, сайн манж өгснийхээ дараа услаж өгнө. Одоохондоо их услах шаардлагагүй. Оройдоо л услаж байгаарай. За, бас парника ойройрхон нээж гаагаад байх шаардлагагүй. Өргөст хэмэх ургуулахад дотор нь уур үүсэж, байнгын чиглэг орчин бүрдэж байх нь чухал. Өндөр чигшил, халуун дулаан орчин бүрдэж байж л ургамал хурдан томорч сайн ургах болно. Мөн парникныхаа нэг нүхэнд би жил бүр амтд гуа тариалдаг. Энд цагийн уртад шалгарсан найдвартай медевоё буюу зүгийн балд, мөн сибирячко буюу сибир бүсгүй сортууд ургаж байна. 5 дугаар сарын эхэнд аяганд өрсөлдүүлэн ургуулсан. Хараараа үзэгчтэй 2-7 өнцөгт навчнаас гадна жинхэнэ 2 навч зохиож байна. Энэ нэг нүхэнд 2 ургамал байхад хангалттай. Нүхний хэмжээ бараг 50 см-ийг харьцах 1 м орчим байгаа. Ургамлын тижэл авах хангалттай уудам том талбайг бүрдүүлж өгсөн хэрэгэ. Өнгөрсөн жил би эндээ сайн ургац авсан. Ургамал бүрээс 4 ширхэг амтд гуай хураасан. Амтд гуай тийм том биш ч гэсэн хангалттай сайхан ургасан. Жин 1.2-оос 1.5 кг орчим татдаг. Маш амтлаг, шүүслэг амтд гуай ургасан шүү. Өргөс тэмхтэй хамт нэг парник маш сайн зогчиж ургадаг ургамал. Үндэснийхээ шороог унгалгүйгээр яг ингэж суулгаад сайтар манж өгнө. Нэг талд нь нэг сорт, нөгөө талд нь нөгөө сортыг нь суулгачихна. Тэгээд услаад өгөөрэй. Амтд гуайтай хамт нэг өдөр тарвас суулгах болно. Гэхдээ тарвсыг амтд гуай өргөст хэмхтэй хамт нэг дор нэг парник тариалж болохгүй. Учир нь тарвас чиглэг халуун орчинд биш, эсрэгээр хуура газарт ургах дуртай ургамал. Миний олон жил тариалж байгаа гибрид үр бол бонта юм. Энэ жилд мөн анх удаа би бедуэн сортыг нэмж тарьж үзэхээр шийдсэн. Энэ парникны тухайд бол олон жил ашиглаж байгаа миний тусгай зориултын мини парник байгаа юм. 2 жил тутамд би шинэ бууцаар хөрсийг нь сэлбдэг. Энэ жил хөрсийг нь солиогүй, харин шинэ бууцаар гадуур нь хүрээ хийж өгсөн байгаа. Улмаар хөрсөө бүхэлд нь MMX бэлтгэлээр ариутгасан. Яг амтд гуайтай ижил аргаар 4 ургамал суулгана. Ойролцоогоор 1.5 квадрат метр талбайд жаахан шигүү харагдаж болох ч гэсэн тарвсанд хангалттай зай болохоор суулгаад өгөөрэй. Бонта бол хамгийн шалгарсан сорт, 5 кг орчим, заримдаа түүнээс илүү жин дааж ургадаг. Харин бедуэн сорт нь түүнээс илүү том ургах ёстой. Манай цагаагаар илүү сайн зогтсон сорт гэж хүмүүс хэлсэн. Одоо нумнуудаа хатгаж бэлдэн, тэгээд дээрээс нь 42 грамын нектаршилтай нэхээсгүй бүтээлгээр хужиж өгнө. Та өөрийн тарьсан амтлаг, чихэрлэг, шинэхэн тарвас идэхийг хүсвэл ийм мини парник эсвэл өндөрлсөн мандал дээр тарвас ургуулахад хамгийн тохиромжтой шүү. Либо на мини-парнике, либо на высокой гряде. Ногоон талбайн хувьд хүнсний ногоо, тэр дундаа булцууд ургамлууд болох бүрэнхий сонгон, саримсны ургалтанд сайтар анхаарах цаг ирлээ. Энэ жил би талбайдаа анх удаа шолоод сортын сонгон тарьж үзсэн юм а. Ургалт нь их жигд хэвэн байна. Ямар нэгэн бүрээс нэхээсгүй материалаар хужиж өгөөгүй. Цаг агаар сэрүүн байгаа хэдиж манай элсэрхэг хөрс нарнаас дулааныг хангалттай авч ургалтанд дэм болж байна. Би мөн хөрсөнд нь бууц, шимт хижээлэр сайн бордож өгсөн. Цармил сонгон маань маш сайн жигд соёож байна. Одоогоор 5 см орчим өндөр ургаад байна. Манай сармисны хувьд Мухаш, Шибирский, Заганский гээд манай бурайд нутгийн сортууд байгаа юм. Харин бөөрөнхий сонгоны хувьд бол хэд хэдэн сортыг дуршиж ургуулж байна. Улаан сонгон болох Ирээд борон, энгийн сонгоны сортууд болох Стурон, Залатистоя, Симко, Геркулес гээд олон сортуудыг тариалсан. За, эдгээр нь бол миний талбайдаа хийж буй туршилтын ажил гэж хэлж болно. Аль сорт нь манай хөрсөнд илүү сайн зогцож ургахыг хамтдаа харцгаая. Одоо бидний хийх гол ажил бол услага. Учир нь сонгон саримсны үндэс хөрсний дээд хэсэгт гадаргуутай маш ойр байрладаг. Жижиг сул ургаж байгаа ургамлуудыг тусгаад зориултын услагааны шүршигч ашиглан услах ёстой. Услагааг оройн цагаар хийвэл усны ууршилт бага болохоор ургамалд илүү үр дүнтэй байдаг.
хөрсийг доошоо 3 см гүн чийг авахаар услаж өгөх хангалттай. Түүнээс илүү их услах шаардлагагүй. Энэ шүршигчийг зөвхөн ургамал жижиг дөнгөж ургаж байхад нь л ашиглаж хэвшээрэй. Томорч өндөр ургаад ирэхээр нь ингэж шүршигч ашиглан уславал ургамал унах, хуурах, өсөлтөнд нь саад болох эрсдэлтэй байдаг. Дахин сануулахад услаагаа зөвхөн оройн цагаар хийж өгөөрэй. За дараагийн нэг чухал зүйл бол сонгон сармис маань одоо дөнгөж соёолж гарч ирж байна. Тиймээс игнээ хоорондын зайд нь би ирдиск суулгаж өгсөн байгаа. Олноор биш ч гэсэн би тусдаа энэ ургамлыг тариалан хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй. Учир нь ирдиска глюкоз хэмээх бодисыг их хэмжээгээр өөртөө агуулдаг юм аа. За та бүхэндээ би одоо хэд хэдэн сорт гибрид үрийг танилцуулъя. Ирдисүүд нь хэлбэр, дүрс, өнгө, боловсрч гүйцэх хугацаагаараа янз янзын өөр байгаа. Энэ гэхэд эрт болцсон вишнийн сорт буюу инторийн улаан өнгөтэй Диана сорт байна. Харин энэ эрт хожуу болцсон голч нь 10 см хүрч ургадаг русский арзмаар гих том сорт байна. Мөн урт нарийн ирдискүүд энд байгаа. Зөвлөлтийн үеэс бидний сайн мэдэх красный великан энд байна. Энэ сорт хэдий сайн ч гэлээ 40 хоногт боловсрч гүйцэтгэх болохоор игний хооронд хавчуул тарихад тийм ч тохиромжтой биш. Харин дамский пальчки буюу илүү эрт боловсрдог сорт зохино. Хараараа үзэгчтэй бүгд өөр харагдаж байгаа биз? Тиймээс хүн бүр өөрийн амт сонирхолтой тохируулан ирдиска сонгож тариалаарай. Гэхдээ игний хооронд тарихаар болвол 20-25 хоногт бүрэн боловсрч гүйцэтгэх эрт болцсон сортуудыг нь сонгоорой. Харин 40-45 хоногт ургах красный великан зэргийг бол тусгай талбайд тариалсан нь дээр шүү. Ирдиск тариалахдаа хэрэгжүүлэх бас нэгэн чухал аргыг хэлж өгье. Үрийг нь зэрэг биш хэд хоногийн зайтай цуулж тариалж суулгаарай. Жишээ нь энэ нүдэнд өнөөдөр суулгасан бол дараагийн нүдэнд 10 хоногийн дараа суулгах гэх мэтээр тариалаарай. Ингэснээр нэг дор зэрэг боловсрч муудахгүй зуны турш глюкозы дээр баялаг ирдискийг хүнсэндээ шинээр нь хэрэглэх боломж бүрдэн суулгахдаа хуруугаа ашиглана. Маш энгийн зовх зүйл байхгүй. Үрээ тавиад хуруугаараа хөрс рүү дарж суулгаж өгнө. Ийм л хялбар ажил. Бидний эхний хэсэгт суулгасан ирдиск аль хэдийнээс соёолоод гараад ирчихсэн байгааг та бүхэн харж байна. Үлдсэн 2 дугаар хэсэгт нь үрээ өнөөдөр бид суулгаж байна. За том удахгүй сонгоны хамгийн аюултай дайсан болох сонгоны ялаа буюу луковая муха өндөгдөх цаг эхэлнэ. Энэ шавж саримсыг харьцангуй бага гэмтээдэг. Заримдаа огт оролддоггүй. Харин сонгоныг бол дэсгээхгүй. Тийм учраас сонгоны ялаа болон утсан цэр хорхооноос хамгаал хамгийн түгээмэл арга бол зэмлэнийг ашиглах юм. Орой услагааныхаа дараа талбайгаар нэг цацах биш. Сонгоныхоо игнэн дагуу цацж өгнө. Энэ бэлдмэл сонгоны ялааг үнрээрээ үргээдэг. Ингээд цацчихаар ялаа таны мандал руу ойртохгүй. Харин хөрш айлын талбай руу нисээд орчихно гэсэн үг. Тиймээс хүн болгон үүнийг хэрэглэх хэрэгтэй болно. Одоохондоо үнэрийг авч чадахгүй байгаа дээр нь бүгдөө хэрэглэж хэвшицгээе. За сүүлийн 2 жил би биологийн гаралтай аюулгүй бодисыг дуршиж байгаа. Гич буюу горчицаг та бүхэн сайн мэдэх байх. Маш хурц үнэртэй гашуун амттай ургамал. Гичийн үрнээс досыг нь шахаж аваад үлдснээр нь жимих хийдэг. Хурц үнэртэй гашуун бүтээгдэхүүн. Өнгөрсөн 2 жил би талбайдаа дуршиж үзсэн. Үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа. Зэмлэнийг бид улиралд 2 удаа хэрэгэлдэг. Хавар 1, тэгээ 6 дугаар сарын төгсгөлөөр дахиад 1. Харин гичийн жимихийг бол 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас үнэр нь хурдан алга болох сул талтай. Тиймээс зуны турш 4-5 удаа давтаж цацж өгөх шаардлагатай. Та аль нэгэнд сонгосон бай. Ойрын өдрүүдэд сармис сонгон дөнгөж ургаж байгаа эхний үед нь ариутгалыг нь заавал хийж өгөөрэй. 2 дахь ариутгалыг 2-3-7 хоногийн дараа давтан хийнэ. Манай бус нутаг цагаагаар дохторгүй шөндөө сэрүүхэн хонж байгаа ч гэсэн эрэх амралтын өдрүүдээр экспедишн сорт
хөрсний сонгоныг талбайдаа суулгаарай. Ерөнхийдөө хүйтэн дэсвэртэй ургамал хөрсөндөө сайн дасаж үндэслэж чадвал хасах нэг хэмийн хүйтнийг ч ажирахгүй. Шаардлагатай бол дээрээс нь хужиж хамгаалж болно. Би дуршилтын журмаар 24 ширхэг ургамлыг энэ жижиг мандалдаа суулгачихсан байгаа. Одоо та бүхэндээ үрслэгээний ялгаа ургацад яаж нөлөөлдөг болохыг харуулъя. Энэ хайрцаг нь бөөнөр ургуулсан үрслэгээ байна. Үзүүр нь хэдийнэ шарлаад эхэлж гисэн хитрхи шүгүү суулгасан болохоор шим тижээл нь дутагдж байгаа. Нарийнхан сул харагдаж байгаа биз? Мэдээж хөрсөн суулгахаар сэргээд ирнэ л дээ. Тэгэхдээ өсөлт нь хоцорж том болцоо үүсгэж чадахгүй. За энэ хуулбарыг хараарай. Анханасаа тусдан зориултын аягнуудад нэг нэгээр нь үрслүүлсэн. Ямар ургасан байна хардаа. Бүдүүн байгааг нь харж байгаа биз дээ. Энэ суулгацнаас харин бид нөгөө хүссэн 1 кг-аас илүү том аврах сонгоноо хурааж авч чаднаа. Би үүнийг ойрын өдрүүдэд талбайдаа суулгана. Суулгахын өмнө хөрсөөс сайтар бэлдэж өгөх ёстой. 1 квадрат метр талбайд бүтэн хувин компост эсвэл тал хувин сайтар бэлдэгсэн ялзмагт бууцд хөрсөө хийж өгнө. Учир нь энэ сонгон маш их томорч ургадаг болохоор хөрснөөс их хэмжээний шим тижээл шаарддаг юм. Хөрсөө нэг хурцны гүн мөрөөр ухаж үрслэгээ суулгана. Аяганд үрслүүлсний давуу тал нь суулгацаа нарийн үндэстэй хамт гэмтээхгүй шороотоо нь гаргаж аваад хөрсөнд шууд суулгачдаг. 100% хөрсөндөө зогсож ургадаг давуу талтай. Сонгон суулгахдаа игнээ хоорондын зайг 20 см. Харин игнээн дотроо хэрвээ та дээд амжилт тогтоо хууз аврах том сонгон хурааж авъя гэж бодвол 20 см-ийн зайтай суулгаарай. Ингэж суулгахад танаа нэг мандалд 25 ширхэг аягтай үрслэгээ буюу 25 ургамал хэрэгтэй болно. Мөн игнээ хоорондын зай нь 20, игнээн доторх зай нь 15 см зайтай суулгаж болно. Миний хувьд 20-ыг харьцах 15 см-ийн зайгаа сонгож байна. Суулгах арга нь тун энгийн. Аяганд үрслүүлсэн сонгоны хөрсөнд дасан зохицох амьдрах чадвар 100% байдаг гэж би түрүүн хэлсэн. Дараагийн ургамлаа мөн ингээд суулгачаарай. Хөрсөнд бууз ялзмаг хийж өгсөн байгаа. Мөн баг зэрэг модны үнс нэмж өгсөн байгаа. Энэ мэтээр игнээл нь тариалаарай. За энэ мандалд 15 см-ийн зайтай 3 ургамал игнээлэн суулгахад дүүрхээр байна. Үрслэгийг заавал орчин үеийн ганган аяганд гэлтгүй зүгээр ундааны хуванцар савны доод талыг хайчилж ус гойжих нүх гаргаад хийж болно. Яах вэ? Тусгай аягнууд нь доороосоо дүлхэхэд шороотойгоо бүтнээрээ гарч ирэх салдаг ёроолтой л байдаг юм. Үндэс нь гэмтэхгүй байх илүү амар л та. За манай мандал ийм нэгтрэлтэй байх нэ. Игнээ хооронд 20 см, игнээн доторх зай 15 см. Миний зүгээс бас бяцхан санаачлаг гаргасан экспедишн сортын сонгоны үрслэгээ илүү гарч үлдчихсэн бол бут модны суулгацнууд байгаа өөр газарт суулгаж болно шүү. Би энэ бутныхаа үндэсний тойргийн дагуу сонгоны илүү гарсан үрслэгээнүүдийг суулгачихсан. Мэдээж эдгээр нь тэгж том ургахгүй байх л да. Гэхдээ зуны турш хоол хүнсэндээ ногооноор нь шууд зулгааж аваад хэрэглээд байхад хангалттай сайн амттай сонгон идчихэн шүү дээ. Хамгийн гол нь цаг тухайд нь услахаа битгий мартаарай. За ойрын өдрүүдэд хүнсний болцоод ургамлуудын нэгэн төрөл болох хүрэн манжингаа заавал суулгаарай. Би яагаад хүнсний хүрэн манжин гэж тодтоход байна гэхээр чихрийн манжин, тижээлийн манжин гэд олон төрлийн манжин байдаг юм. Бид одоо хэрэглэх хүнсний манжингаа тариалах болно. Тариалахад тань дэмжлэг болох сорт гибридүүдийг би одоо танилцуулъя. Сүүлийн жилүүдэд би талбайдаа 2 төрлийн сортыг горлжлон тариалж байгаа. Энэ бол Голландын гибридүр Орондо, тэгээд алдарт Пабло. Пабло сорт нь гүн, хүрэн улаан өнгөтэй, харин Орондо нь тод улаан өнгөтэй байдаг юм. Хүрэн манжин луунг бодвол илүү шим тижээлтэй, үржил шимтэй хөрсөнд ургадаг. Луунг бид элсэрхэг хөрсөнд бууз хийлгүүгээр тарьдаг бол хүрэн манжин 1 квадрат метр талбайд 2-3, магадгүй 4 литр ялзмаг бүтэн хувин компост хийж холсныхаа дараа тариалах ёстой. Манай бүрээдийн зарим ногоочд хүрэн манжинг үрсдүүлэн тарьдаг
уламжлалтай гэж надад хэлж байсан. Гэхдээ өрсөлдөх шаардлага байхгүй байгаа. Манай улаан үүдийн орчин бус нутагт хүүтрэхгүйгээр дулаан үргэлжлэх 100 хоног байдаг шүү дээ. Энэ хугацаанд хүрэн манжин шууд өрөөр ургуулахад сайн ургаж булцуу үүсгэж амждаг. Хамгийн гол нь сортоо зөв сонгож тодорхой нэгтралтай зөв зайд суулгах нь чухлаа. Луунг 20 см-ийн зайтай тарьсан. Харин хүрэн манжин бол энэ зай багтана. Тиймээс мандалтаа игний хоорондын зайг 30 см байхаар шан татаж тариалах юм аа. За ингэж шан татаж өгөөрэй. Одоо тариалах үрийн шин тухай ярилцъя. Хүрэн манжин дотроо нэг соёот буюу Аднак Ростаковая, олон соёот буюу Моного Ростаковая гэж хуваагддаг. Пабло гибрид үр маань мөөгөнцрийн эсрэг бэлтгэл бүгцийдээр хариуцсан болохоор ийм ногоон өнгөтэй харагдаж байгаа юм. Нэг өрөөс нэг булцуу гарах учраас илүүдлийг нь тастаж сэргжүүлэх шаардлага гарахгүй. Үрийг нь суулгахдаа бээлийн өмсөөрөө өвчин халдаахгүй байх нь чухал шүү. Үрээ 10 см-ийн зайтай 2-3 см-ийн гүнд цовуулан суулгаж өгнө. Зарим хүн урт 100 гэлбэртэй хүрэн манжин тарих дуртай байдаг. Тусгай гонцгой урт сортууд ч байдаг. Би дугуй хэлбэртэй уламжлалт хэлбэрийн манжиндаа илүү дуртай. Яагаад гэвэл өвлийн өдрөл тэд хадгалалт сайн даадаг гэд давуу талтай. Үрээ суулгаад шороогоор манж өгөөрөө. Ирэх өдрүүдэд манжингаа заавал суулгаж тариалж дуусаарай. Магадгүй та богино зунтай хойд туйлын бүсэд амьдардаг бол манжингаа өрслүүлэн тарихад гэмгүй шүү. Цэцэрлэгчид бид нилээдгүй хүч хөдөлмөр цаг заваа зэрлэг ургамалтай тэмцэхэд зарцуулдаг. Зэрлэг ургамлын үрээ өхөөс өмнө шууд устгаж цэвэрлэх хэрэгтэй байдаг. Харамсалтай нь гаднаас бууз хөрс авчгаар түүгээр дамжаад зэрлэг ургамал манай талбай дахин орж ирэх хэрэгсэл байсаар байна. Зэрлэг өвс ургамал багваха цэцэг буюу даваан шиг 100 наст буюу подорожник нь талбайн хоорондын зам дээр ургаж байвал нэг хэрэг. Харин эдгээр зэрлэг ургамлыг нарийн ногооны мандал ургамал донд ургуулахаас зайлсхийгээрэй. Тэд ургамлын усыг булааж хөрсөндөх шимт хижээлийг нь сордог. Зэрлэг өвс ургамлыг устгах химийн болон механик гэсэн хоёр арга байдаг. Химийн арга нь гербицид буюу хор ашиглах, мөн химийн бусад төрлийн бэлтгэлүүдийг ашиглах арга юм. Химийн хорыг аль болох мандалтаа биш, явган зам бусад газарт ургасан зэрлэгийг устгахад ашиглаарай. Харин механик арга нь тун энгийн. Би ийм гоё багчтай жижигхэн хурц. Би бараг 20 гаруй жилийн өмнө худалдаж авсан одоо хүртэл ашиглаж байгаа. Ханаас авснаа харин сандгүй маа. Гэхдээ үнэхээр хэрэгцээтэй сайн багч. Та зам дагуу зэрлэг өвс ургамлыг үүгээр давтаж хаях биш, үндсээр нь ухаж авах хэрэгтэй. Энэ багваха цэцэг мандалд ургах ёсгүй шүү дээ. Энд нэг зүйлийг анхаараарай. Багваха цэцэг болон зэрлэг ургамлын үндэс нь игнээлсэн байдаг. Магадгүй зүгээр дээрэс нь хяргаад хайчих бол доор нь үндэс нь үлдээд шинээр ургачих нь бүр салбарлаад олон болчихж магадгүй. Тиймээс заавал үндэстэй цуг бүрэн ухаж авах хэрэгтэй. Ингэж авахд энэ багаж хамгийн хэрэгтэй. Бусад зэрлэг ургамлыг ч гэсэн үндсээр нь ухаж аваарай. За хардаа энэ нэг төрлийн шарилж буюу полин байна. Мөн л гүн үндэстэй байгаа биз? Зэрлэгийг болж өгвөл оройн цагт сэрэм үед түүж аваарай. За тэгээд эцэст нь талбайгаа элдэв ургамлаас цэвэрлэж зэгцлэх нь цэцэрлэгч хүний хамгийн том жаргал шүү дээ. Талбайтай зэрлэг ургамал бага байгаа бол мэдээж их механик буюу гар аргаараа түүжих нь биз. Харин талбайтай тэр чигтээ шарилжинд дарагдаад ширэнг болчихсон бол шууд гербицид хор ашиглахаас өөр аргагүй. Дэлгүүрүүдэд торнадо, ураган, раунд ап гэд маш олон төрлийн хор зарагдаж байна лээ. Түүж авсан зэрлэгийнхээ ногоомаасыг хөрсөндөө эргүүлэн булж бордоо хийж болно. Эсвэл шууд компост руугаа хийж ялзруулан задалж бордоо болгож болно.
За эрхэм үзэгчдээ, байгаль дэлхийн маань олон айш гаргаж цагаагаар докторгүй байгаа ч гэсэн ойрын өдрүүдэд талбайдаа идэвхтэй ажиллах ёстой шүү. Үргэлж баяр баясгалантай, сэтгэл дүүрэн чанартай сайн ажиллаарай. Тэгж байж л арвин ургац авна шүү дээ. Энэ эрх амралтын өдрүүдээр бидний хоёр дахь талах болсон төмсөө бүрэн суулгаж дуусгах ёстой гэдгийг битгий мартаарай. За та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн гэрөөе. Ирэх 7 хоногт эргэн уулзтлаа. Баяртай үзэгчдээ.